За нэг дэлгэр найрын хоймор гэдэг үг ингэж заагаад юу багш. За дууг нь тавьж чадаад болчих. За одоо нэг юм их байна. 4-4 хэмжээгээр тоглоно. Доошоо 1 2 одоо баасаа зөхиод дэшээ 3 тоглоод доошоо нэг болгоно. Жоо хурдан тоглож байгаа. За тэгээд энэ дуу болохоор ер нь бол ингэ сойл дизмийн битүү барилтын дуу байгаа. Тэгээд би капо ашиглаад ми минор тоглож шүү. За и аймаас тоглож байгаа гэсэн үг. За тэгээд сойл дизис тоглох ерөнхийдөө нэлээд хэцүү хүнд барилтууд орж ирнэ. Тийм учраас капо ашиглаад тоглож дийлээ амарх шүү. За тэгээд ми минор, ля минор, ре, сойл, си септен, до ингэ зургаан барилтаар тоглож байна.
зарим нөгөө барилтанд цохилт хуваагдаад байгаа. Шинэ дуу өгөхтэй чинь энэ стер EM дээр 1 2 тоглолцоод би ло бариад үлцэн тоглож байгаа. Тэш 3 машин ингэ тоглоод буцаа тоглолцоо дараа нь ля минор дээр ре руу хаваад сад тогложсэн. Дараа ми минор тоглоод ля минор тоглоод садэр си7 руу хаваад ми минор тоглоод за бадаг юм тахилт нь ми миноос доороо хаваад ре тоглоод сад тоглоод ля минороос ре руу хаваад садас си7 руу хаваад ми минор за то ихэд ийм байна. За тэгээд бичлэгээ үзээд дугаар дараагаар суралцуулаарай. Тэгээд ойлгохгүй зүйл бол асуугаарай. Амжилт хүсье. Баярлалаа.